Үг хэлчихье. Төр засаг гэж байна уу гэж харагдахаар болж байна. Ерөнхий хяналтын сонсгол ингээд сонсоод өнгөрдөг байх юм бол цаашдаа сонсгол явуулахын ач холбогдол гэж байх юм уу? Ямар ч шийдвэр гаргахгүй өчнөө олон хүн одоо төрийн албан хаагчдыг ажил хөдөлмөрөө хийж байгаа хүмүүсийг олон сар ажилуулж чаад ингээд сонсоод өнгөрдөг. Төсвийн байнгын хороо маш хариуцлагагүй байна. Ерөнхий хяналтын сонсголоос ямар нэгэн шийдвэр гаргах төр үр дүнгийн тогтоолын төслийг унагсан байлээ. 2.4 их найдаар туулын хурдны зам барих тендер сонгон шалгаруулч нь хууль зөрчсөн байна. Урьдчилан 500 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байна гэд ерөнхий аудитын газар нь хэлээд байдаг. Хариуцлага байдаг. Хоёрдугаарт нь энэ ер нь салбарын бодлого гэж байгаа мó? 2015 онд төгжрлийг бууруулах тусгай замын автобус хөтөлбөрийг эхлүүлсэн. Төслийн нэгжин цалин аваал байна. Огт төгжрдөггүй тусгай замаар явдаг нийтийн тээврийн энэ төсөл одоо болтол эхэлдэггүй. 2021 онд дуусна гэжсэн дүүжин тээвэр чинь одоо болтол дуусдаггүй. Францын засгийн газраас зээл авсан. 2024 онд метро төсөл дуусна гэжсэн метро төсөл эхлээгүй байна. Нийтийн тээврийн салбар буюу төгжрлийг бууруулах нэрээр 7 том мега төсөл явуулж байна. 20 гаруй их найд төгрөг. Үүний 70% зээл. Энэ зээлийн хүүг 2027 оноос хойш монголчууд бид нар бүгдээрээ төлнө. Салбарын бодлого гэж байна уу? Ийм олон салангат төслийг эхлүүлэхгээ зээл авч яхад нь засгийн газар хариуцсан яамдууд яагаад нүдээ таглаад чихээ бөглөө суугаад байгаа юм бэ? Зам тээврийн яам байна уу? Сайд нь энд сууж байна. 7-гийн 7 төсөл трамвай нэмэгдчихлээ, LRT нэмэгдчихлээ, метро явж гин, тусгай замын автобус явж гин, дүүжин тээвэр явж гин, тойрог зам явж гин. Ингээ энэ төслүүдээ ирэмблээд нэгээс хоёрыг эхлүүлээд нэг үр дүн гаргаж болохгүй мүү? Үнэхээр энэ санхүүгийн сахилга бат төрийн сангийн яам дэндүү хариуцлагагүй байна. Улсын их хурл бид нар бас хариуцлагагүй байна. Ингээд нэг сонсгол ямар ч үр дүнгүй шийдвэргүй өнгөрч байна. Улсын их хурлын хяналт шалгалтын хуульд